293 дугаар анги. Азуурын нутгийг дөргөөснө. Хаант тэнгэрийн даяанч аргагүй л ер бусын техник бүтээжээ. Газар дээр алхаж байгаа мэт агаар дээр алхаж байгаа Чүфэнийг харсан Ци Фэньян толгой дохин хэллээ. Агаар дээр алхдаг техникийг тэнгэрийн төвшөнд орсон хүн хүртэл бүтээж чадахгүй. Тэгтэл хаант тэнгэрийн даяанч Парафаунд төвшөнд байхдаа ийм ер бусын техник бүтээсэн нь ёстой л гайхамшиг. Аха, дүүгүү аюун манай захирлын гарыг тасалсан ч гэлээ би түүнийг алаад арай л хэтрүүлчихсэн үү? Гэж Чүфэн санаа зовон асуув. Новш гэж ингэж хэлэхээсээ ичхгүй байна уу? Гэж Ци Фэньян Чүфэн рүү инээмсэглэн ширтлээ. Ци Фэньяны асуултыг сонссон Чүфэн ч эчин толгоогоо маажив. Ци Фэньяны зөв байсан юм. Чүфэний зан аашийг харвал дүүгүү аюуныг алсан нь тийм ч сүртэй асуудал биш. Харин ч саяын хэлсэн зүйл нь хаачин байсан юм. Мэдээж Чүфэн өөр зүйл бодож байсан болохоор тийм асуулт асуусан. Чамайг санаа зовж байгааг чинь мэдэж байна. Ян Янтян бол тэнгэрийн төвшний мастер. Шинэ тулааны хүч хэчнээн нэмэгдсэн ч тэнгэрийн төвшний мастрын өмнө бол шоргоолжноос ялгаагүй. Тэнгэрийн төвшөнд орохоос өмнө би энэ төвшнийг домогтол байдаг гэж боддог байсан. Гэхдээ энэ төвшөнд би ороод зогсохгүй бүрэн ойлгосон. Гэж Ци Фэньян санаа алдаад үргэлжлүүлэн ярьлаа. Чи Ян Янтяныг сайн мэдэхгүй байна. Тэр бол маш том зоригтой хүн. Ялангуяа тэнгэрийн төвшөнд орсныхон дараа түүний зориг бүрчээр нэмэгдэж юунаас ч яхаа болсон. Азуурын нутагт тэр хэнээгч Лингүн сургуулийг дорд үзхийг зөвшөөрөхгүй. Харин танай Азуурын дараагийн сургууль хурдтай өсөж чиний тулааны хүч байгалийн хуулиас гажсан гэдэг нь ээлт болсон. Чи дүүгүү аюуныг алсан алаагүй. Ян Янтян чамайг болон Азуурын дараагийн сургуулийг зүгээр өнгөрөөхгүй. Тэр чиний эргэн тойрны хүмүүсийг зүгээр байлгахгүй. Чи дүүгүү аюуныг алсан ч Ян Янтян чамайг зүгээр өнгөрөөхгүй. Алаагүй байсан ч чамайг зүгээр өнгөрөөхгүй. Нэгэнтэл чамайг зүгээр өнгөрөөхгүйгээс хойш ягаад хайртай шавыг алж болохгүй гэж Ци Фэньян тайлбарлав. Аха, таны хэлсэн зөв юм байна. Чүфэн толгой дохин санал нийллээ. Гэхдээ санаа зовох хэрэггүй. Одоо би ч гэсэн тэнгэрийн төвшнийг. Дээрээс нь цэлийн хунтайжийн ордон миний арыг дааж байгаа. Цэлийн хунтайжийн ордны ард Жан эзэнт хөрөн байгаа. Намайг байсан цагт Ян Янтян хэчнээн зориг зүрхтэй байсан ч чамд ойртож зүрхлэхгүй. Гэж Ци Фэньян цээжээ дэлдэн хэлв. Аха, таны цаана бас нэг хүчрхэг мастер байгаа шүү дээ. Гэж Чүфэн инэн хэлв. Хэн? Гэж Ци Фэньян гайхан асуулаа. 100 нуглаад хөндийд азлагдмал амьдардаг цэнхэр нөмрөгт ертөнц бүтээгч. Гэж Чүфэн хариулав. Нөө. Түүний хариултыг сонссон Ци Фэньян гэнэт нэг зүйл ойлгон Чүфэн рүү хараад инээмсэглэлээ. Чиний зөв. Тэр хүчрхэгч гэлээ азлагдмал амьдраагүй. Азуурын нутагт болж байгаа зүйлсийг тэр хэнээс ч илүү сайн мэдэж байгаа. Түүний 100 нуглаад хөндийд амьдарч Азуурын нутгийг ажиглаж байгаа шалтгаан нь гэвэл нэг хүн хайж байгаа юм. Хүн гинэ? Ямар хүн? Гэж Чүфэн сонирхон асуулаа. Маш ер бусын хүн. Гэхдээ би чамд хэлж чадахгүй. Энэ бол нууц. Чамд хүртэл хэлж болохгүй нууц. Ци Фэньян сахлаа илэн инээмсэглээд Чүфэнд ингэж хэллээ. Түүний хүлээж байгаа хүн нь 9 нутгийн найдвар. Харин чи бол Азуурын нутгийн найдвар. Чүфэн түүний хэлсэн үгний цаад утгыг сайн ойлгоогүй ч гэлээ. Тэр цэнхэр нөмрөгт ертөнц бүтээгч энгийн хүн биш гэдгийг сайн ойлгосон юм. Чүфэн тэр цэнхэр нөмрөгт ертөнц бүтээгчийн талаар их сонирхож байсан ч Ци Фэньян ярих бодолгүй байгааг хараад цааш асуусангүй. Ли Занчинд санаа зовсон Чүфэн, Ци Фэньян хоёр хэдэн өдөр тэндээ өнжиж байдлыг ажиглав. Ли Занчиныг нүдээ нээж гар нь бүрэн эдгэснийг харсныхаа дараа л тэд замдаа гарсан юм.
Энэ хойгуур өнгөрсөн хэдэн өдрийн турш Чүфэний легион сургуулийг зохион байгуулдаг 100 сургуулийн цуглаан дээр Фэнхаогийн гарыг тасалж дүүгүй аюуныг бяцалж алсан нь Азурын нутгаар тархсан юм. Олон нэгдүгээр зэрэглэлийн сургуулиуд энэ мэдээг тараасан болохоор хүмүүс ч огт эргэлдсэнгүй. Азурын нутагт гоцсуутан төржээ. Жинхэнэ гоцсуутан. Аимшигт чөтгөр төрсөн юм. Энэ талаар хаа сайгүй л шуугилдан ярилцгааж байлаа. Чүфэн бол тулааны урлагийн гоцсуутан. Чүфэн бол байгалийн хуулиас гажсан мангас. Чүфэн бол догшин хэрцгий аргаараа алдаршсан чөтгөр. Чүфэн гэдэг нэр хүмүүсийн хүндэлж биширхийн зэрэгцээ айж имэдэг зүйл болсон юм. Олон хүн Чүфэнийг боддоор харахыг хүсхийн зэрэгцээ харахаасаа айцгааж байв. Нэг буруу үг, нэг буруу үйлдэл гаргаж тэр чөтгөрийг хэлгэнүүлэх юм бол овгоороо суурна. Товчхондоо бол Чүфэний хүч чадал хүлээн зөвшөөрөгдөж Азурын нутгийн шилдэг гоцсуутан гэж өргөмжлөгдсөн юм. Бусад хүмүүстэй харьцуулахад гал улаан шувуу хотынхон өөр нэг мэдээнд бужигналдаж байв. Чүфэн эрхэм саарал нөмрөгт юм байна. Тэнгэр минь. Гал улаан шувуу хотын ордны гол танхимд Суухэн догдлон нааш цааш алхаж байв. Эрхэм саарал нөмрөгт түүнд хоёр охиноо өөр хүнтэй гэрлүүлэх юм бол алан шүү гэсэн анхааруулга өгсөн болохоор Суухэн яахаа мэдэхгүй сандарч байсан юм. Чүфэн бол Цифэнианы нөмөрт орсон гоцсуутан. Дээрэс нь хоёр охинд нь сэтгэлтэй. Тэр хоёр охиноо Чүфэнтэй гэрлүүлэхийг маш ихээр хүсэж байсан ч эрхэм саарал нөмрөгт түүнийг өөр хүнтэй охиноо гэрлүүлж болохгүй гэж сүрдүүлсэн. Гэтэл энэ хоёр хүн нэг хүн болж таарч байдаг. Энэ мэдээ Суухэний зовсон сэтгэлийг алга болгож хязгааргүй баяр баясгалаар дүүргэсэн юм. Аава, энэ мэдээ батлагдаагүй шүү дээ. Чүфэн тэр эрхэм саарал нөмрөгт байлаач гэсэн та юунда баярлаад байгаа юм? Гэж Суумэй үзэгсэлэнтэй алагнуудад савчин урт сормуусаа тормолзуулан асуулаа. Аавын мэдрэл муутаж байгаа юм. Битгий тоо. Гэд Сууров Суумэйн ханцуунаас нь татан чихэнд нь шивнэлээ. Бэцхэн Ров, бэцхэн Мэй, та хоёрт хэлээгүй явсан нэг зүйл бий. Өнөөдөр хэлэх цаг нь юм шиг байна. Эрхэм саарал нөмрөгт Шангуан овгийг устгадаг өдрөө надад захиа үлдээсэн. Захиан дээрээ тэр та хоёртоо гэрлэнэ гэсэн байсан. Гэж Суухэн эгчдүү хоёрын мөрөн дээр гараа тавин хэллээ. Юу? Эрхэм саарал нөмрөгт бидэнтэй гэрлэнэ? Түүний үгийг сонссон Суумэйн царай маш ихээр ховирч нүднээс нь нулимс урслаа. Тэр Шангуан овгийн албадан гэрлэлтээс ч илүү айж байсан юм. Бэцхэн Мэй, тэгж их айх хэрэггүй дээ. Тэр эрхэм саарал нөмрөгтийн төрх ил болсон. Тэр бол Чүфэн. Гаднаа бол эрхэм саарал нөмрөгт та хоёртоо гэрлэх гэж байгаа. Үнэн дээр бол Чүфэн. Гэж Суухэн нэмсэглэн тайлбарлав. Аава, битгий дэмэрээд бай. Энэ мэдээ баталгаагүй шүү дээ. Дээрээс нь Чүфэн өөрийгөө эрхэм саарал нөмрөгт гэж хэлээгүй. Яг энэ үед Сууров ууртайгаар хэлээд Суухэний гарыг мөрнөөсөө түлхэж яваад түүн рүү чэжлэн ингэж хэлв. Та миний хүндэлж хайрлаж явдаг аав байха болсон. Та биднийг өөрийнхөө охин гэж үздэггүй. Эгчдүү бид хоёр бол таны овгийн төлөөх золиосноос өөр юу ч биш. Гэж Сууров ууртайгаар хашгираад хаалга савчин өрөөнөөс гарлаа. Лайк болон subscribe дарж биднийг дэмжээрэй. 294 дугаар анги. Эгчдүүсийн жинхэнэ сэтгэл. Гал улаан шувуу хотын өндөр цамхгийн оргил дээр Сууров хоёр гараа цамхгийн дээвэр дээр тавин үзэгсэлэнт урд хөлөө унжуулан алсыг ширтэн суун. Зөөлөн салхи түүний таасхаар ус чамин даашинзыг намруулагч царайнд нь тодорсон гунигийг үл арилгана. Эгчээ, Суровгийн араас ялдам хоолой сонсогдож үзэгсэлэнт Суумэй гарч ирлээ. Бяцхан Мэй, яагаад энэ дээрв? Суумэйг харсан Сууров нэлээд цочирдож баярлахын зэрэгцээ сандарч эхэлсэн юм. Суумэй ялдам инээмсэглээд Суровгийн асуултанд хариулсангүй.
Сумэй түүний хажууд пад чимээгээр суугаад игдүүтэй гэгч нь хоёр хөлөө доош унжуулаад Сууроу руу инээмсэглэн ингэж асуулаа. Эгчээ, та ч бас Чүфэнийг эрхэм саарл нөмрөгт байгаасаа гэж хүсэж байна уу? Яасан? Гэж асуухад Сууроугийн үзэгсэлэнтэй нүдэнд гайхширч сандарсан төрх нь улам тодров. Би тэгж найдаж байгаа болохоор л учир нь би Чүфэнтэй гэрэлмээр байна. Гэд Сумэй Азуре Дарагон сургуулийн зүг ширтээд ялдам инээмсэглэлээ. Тэнэг гэдэг нь тэр чамд хайртай болохоор чиний хүсэл биелэх нь тодорхой шүү дээ. Эрт оройгүй тэр чамтай гэрлэнэ. Гэж Сууроу Сумэй руу хайр дүүрэн харцаар ширтээд үсийг нэлбэв. Мэднэ. Би тэр надад хайртайг мэднэ. Гэхдээ та яах юм? Гэж Сумэй гэнэт асуув. Юу? Сумэйн асуултыг сонссон Сууроу хөшөж яаж хариулахаа мэдэхгүй боллоо. Эгчээ, та Чүфэнтэй гэрэлмээр байна уу? Гэж Сумэй үргэлжлүүлэн асуув. Би Сууроугийн царай нь ховирч үзэгсэлэнтэй уруулаа нээсэн ч үг гарсангүй. Яг энэ үед Сумэй гэнэт харайн Сууроуг чангаар тэрч авлаа. Тэр ялдам нүрээ Сууроугийн биед наан игдүүтэйгээр ингэж хэлв. Би таныг ч бас Чүфэнтэй гэрлээсэй гэж хүсэж байна. Би үнэхээр их тэгж хүсэж байна. Чүфэн бол миний хамгийн хайртай хүн. Та ч бас миний хамгийн хайртай хүн. Та хоёр миний хамгийн дотн хамгийн хайртай хүмүүс болохоор би гуруулаа үрд хамтдаа байхыг хүсэж байна. Сумэйн үг ялдам хөөрдөм шийдэмгий таатай сонсогдсон юм. Хамгийн чухал нь тэр чин сэтгэлээсээ эдгээр үгсээ хэлсэн. Дүүгийнхэн хэлхийг сонссон Сууроу хэсэг гайхширч байснаа нүдэнд нь нулимс цээлгэнэж үгээр илэрхийлэхийн аргагүйгээр сэтгэл нь хөдөлсөн юм. Сууроу гараа дэлгэн Сумэйг чангаар тэрврээд дээрэс нь дэрлэв. Тэр юу ч хэлээгүй ч гэлээ царайнд нь баярын инээмсэглэл тодорсон байлаа. Ли Занчин эдгэснийхэн дараа Азуре Дарагон сургуульд эргэж ирэв. Чүфэн 100 сургуулийн цуглаан дээр маш том үүмэн тарьсан болохоор хаа сайгүй л шуугилдэж байв. Сургуулийн захирал болохоор тэр эргэж ирж байдлыг намдаах хэрэгтэй. Харин Цифэньяныг цэлийн хунтайжийн ордны захирагч дуудсан юм. Түүний тэнгэрийн төвшөнд орсон талаарх мэдээ гэрлийн хурдаар тархсан. Азуре нутагт бол энэ бол агуу үйл явдал. Харин цэлийн хунтайжийн ордонд бол бүрч агуу өдөр. Чүфэн харин хар яст мэлхий хотын зүг явсан юм. Мянган яст оршуулгын газар Азуре Дарагон Зенрэнтэй уулзснаас хойш Чүфэн Азуре нутгийг орхиж ертөнц бүтээгчийн чадвараа сайжруулахаар шийдсэн юм. ертөнц бүтээгчийн чадвараа сайжруулахын тулд Чүфэн өнөөх Асура сүнс цамхагт хоригдож байгаа нууцлаг мангаслаг араатны зааврыг дагах ёстой. Гэхдээ Азуре нутгаас явхаас өмнө түүнд очих ёстой нэг газар байсан юм. Тэр бол хар яст мэлхий хот. Чүфэн тэндээс эзэн хааны бунхны өөр нэг хаалга олж чадах хэсгээ шалгахыг хүсэв. Тэр Чүфэн цагаан толгойт бүргэдийн нуруунд дээр сун хар яст мэлхий хотыг чиглэн явж байхдаа гинт хөмсгөө зангидан чиглэлээ өөрчиллөө. Зүхтаарай, зүхт! Баригдах юм бол өхөн шүү. Би ийм зүйлд идүүлмээргүй байна. Хар яст мэлхий хотын гадна хойд хоёр хөө ойн догшин ирвсээс зугтаж байв. Хоёр хөө маш ихээр айсан болохоор гүйж байхдаа гутлаа хайснаач анзаараагүй байгаа нь хичнээн их зугтсан нь ээлт байв. Гэвч тэд яаж ч ойн ирвсээс зугтаж чадах вэлээ дээ. Ойн ирвс харавсан сум мэт тэдний хажууд ирээд амтд хоол идэх гэж байгаа мэт соёогоо ярилцуулан амаа ангайв. Яг энэ үед тэнгэрээс хэнгэрэг хаглам чимээ сонсогдов. Хоёр хөөч биш ойн ирвс хүртэл дээш харан зогслоо. Хүчтэй салхи босож бол чулуунууд хэдэн хэсэг болон будрахад цагаан толгойт бүргэд тэнгэрээс бууж ирээд хоёр хүүгийн өмнө ирэв. Чүфэнийг харсан хоёр хөө найдвар харсан мэт харин Чүфэнийг тэрвэрлээ. Тэр хоёр ардаа байх ирвс рүү ширтээд дараа нь Чүфэн рүү ширтэх нь ирвс тэднийг идэх гэж байсан гэж хэлхийг оролдох мэт харагдана.
Энэ үед ойн ирвэс явах уу, үргэлжлүүлэх үү гэж эргэлзэж байсан юм. Аратны араншин юм хойно зөөлөн амтд махнаас яахан татгалзах вэлээ дээ. Цайл! Гэвч Чөүфэнийг чангаар хашгирах үед нүдэн түл харагдах хурц элднүүд ойн ирвсийг бүлэх мэт болов. Ойн ирвэс хэдэн 10 метр шидэгдэн унаж гасаллаа. Тэгээд өндийн босоод хойш эргэж харалгүй хар хурдаараа ойн гүн рүү зугтав. За, одоо айх зүйл байхгүй. Гэд Чөүфэн тэвэртэй байсан хоёр хүүгийн толгойг илв. Чөүфэн тэдний айснасаа болж чичрэх бие сэтгэл нь ямар их айж байгааг сайн мэдэрч байсан юм. Гэтэл хоёр хүү гэнэт газар сөхрөн Чөүфэнд мөргөн ингэж гуйлаа. Агуу бурхан минь гуйж байна. Биднийг шавья болгооч. Агуу бурхан минь гуйж байна. Биднийг шавья болгооч. Алив босоод уучраа хэл. Эр хүн байж танихгүй хүний өмнө сөхөрч болж байгаа мó? Хоёр хүүгийн үйлдэлийг харсан Чөүфэн арга ядан инээмсэглээд тэднийг босголоо. Энэ үед л Чөүфэн хоёр хүүгийн царайг хараад 7-8 настай гэдгийг гадарлав. Тэдний яс нь бэхжээгүй болохоор тулааны уралгаар хичээллэх болоогүй байсан юм. Тэдний хувцсыг хараад энэ хавийн тосгоны уугуул гэдгийг ч гадарлав. Тэдний хувцс нь уранхай, ноорхой харагдахч үсний засалт нь ёр бусын байлаа. Нэг нь аягны хэлбэртэй тайрмал үстэй байхад нөгөөх нь богино спорт засалттай. Харин царай нь маш хүчрэхэг ширүүн харагдав. Хоёр хөөрхөн жаалтай таарсан Чөүфэн тэднийг орхиж чадсангүй. Тэд бол нялхаараа байгаа хүүхдүүд. Шинхэн амьдрал. Та хоёрыг хэн гэдэг юм? Хуузи, чамаг, Ньюзи. Сайхан нэрнүүд байна. Тулааны бурхан Асура болон өөр олон гайхалтай веб зохиолууд уншихыг хүсвэл зохиолцыг комор зочлоорой.